Сайн байцгаана уу та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө өвлийн сургалтын алгоритм параметрлах хичээлийн өвлийн сургалтын хичээлийн 10 дахь лекцээр бид нэр tuple dictionary буюу толь гэсэн сэдвээр хичээл орно. За энэ хүү хичээлийг маань шинжилгээ ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоот технологийн сургуулийн мэдээллийн технологийн ахлах багш доктор Төвшинбаяр зааж байна. За ингээд та бүхэндээ хичээлээ эхлүүлье. За бид нэр өмнөх хичээл дээр ярилцсан байгаа тийм үү? За Python параметрлын хэлэнд 4 төрлийн өгд цуглуулах чадвартай өгдлийн өгд цуглуулагч буюу data collector байна гэж. Нэгэсэндээ өгд цуглуулах юм чадвартай 4 төрлийн төрлүүд байна. За эдгээрээс бид нэр өмнө нь жигсаалтыг үзсэн байгаа. Одоо үлдсэн 2 төрөл болох tuple, толь буюу dictionary хоёрыг үзэх юм аа. За энэ дөрвийг ашиглаж Python параметрлын хэлнэ их өгдөл дээр ажилладаг, их өгдлийн шинжилгээг хийдэг, өгдлийн шинжилгээний мэргэжилтэй хүмүүсийн ажлын талбар нь болдог юм параметрлын чухал ач холбогдолтой хэл юм аа. За tuple болон толь хоёр бол ерөнхийдөө хоорондоо ялгаатай. Тэгвэл tuple нь өөрийн гэсэн төрөл хувьсах чанараараа dictionary-гээс ондоо дарааллын төрөл боловч Python дахь өгдлийн төрөл бөгөөд нэгээс илүү утгыг хадгалах боломжтой. Эдгээр утгуудыг элементийн дарааллаар нь хандах боломжийг tuple олгодог. За элементийн дараалт хэдүүлээ tuple-д хандъя гэвэл for давталт ашиглан хандах бас боломжтой. За энэ хүү tuple-ийг бол энэ дээр зарласан жишээ бол байж гэн. Багш нь бол дараа нь тайлбарлая. За tuple-ийн хувьсах чанар гэж юу вэ гэхээр програмыг гүйцэтгэх явцад чөлөөтэй өөрчлөгдөх боломжийг олгосон Python-ы өгдлийн шин чанарыг бол хувьсах чадвар гэж хэлнэ. Хувьсах чанар гэж хэлнэ. Python-ы өгдөл нь өөрчлөгдөх боломжтой болон өгдөл нь өөрчлөгдөх боломжгүй гэсэн хоёр төрлийн өгдөл байдаг. За тэгвэл энэ дээрээс хамаарч tuples нь дарааллыг хэсэгчилж унших боломжтой, элемент хасах, өөрчлөх боломжгүй юм зүйлийг tuple гэж хэлнэ. Нэг ёсондоо tuple дотроос өгдлийг унших боломжтой боловч дотор нь байгаа өгдлүүдийг өөрчлөх боломжгүй. За хэдүүлээ tuple гэсэн энэхүү шин чанартайгаа кодо бичиж танилцъя. Tuple-ийг зарлахтай болохоор Python параметрлын хэлэн дээр маш энгийнээр зарладаг. Одоо жишээлбэл бид нэр school гэдэг tuple зарлая. За энэ tuple дээр бид нэр утгыг оноож өгье. За tuple-ийн school гэсэн маань энгийн одоо ингээд school тэнцвэр 7 гэх юм бол энгийн бүхэл тоон төрлийн хувьсгч болно. Харин тэгтэл tuple төрлийн хувьсгч болохын тулд бид нэр бөөрнгийн алт нээгээд хааж бичнэ дотор. Жигсаалтыг бид нэр 4G алтан дотор бичдэг байсан бол tuple-ийг бөөрнгийн алтан дотор нээж хааж бичнэ. За гол ялгаа нь юу байх вэ гэхээр жигсаалтаас бөөрнгийн алтаараа л ялгаатай. За дээрэс нь доторх өгдлийг унших боломжтой боловч өгдлүүдийг өөрчлөх боломжгүй тэр зүйлийг tuple гэж нэрлэнэ. За tuple нь яг жигсаалттай ижилхэн бас төрөл бүрийн нийлбэл утгуудыг авах боломжтой. Жишээлбэл тэмдэгт мөрийг авах боломжтой. За дараа нь хүл тоо авах боломжтой, мөн утгай тоог авах боломжтой. За ингээд хэдүүлээ энэ tuple-ээ хэвлж үзье. Print school. За хэвлээд үзэхэд бөөрнгийн хаалтан дотор таслаа тусгаарлах зөвөгд гарч ивэл энэ бол tuple юм аа гэж бид нар ойлгож болно. Харин өмнөх хичээл дээр үзсэн жигсаалт маань жишээлбэл иш гэсэн хувьсгч маань одоо жигсаалт болъё 4G хаалтан дотор өгдлүүдэд бичээ. Яг ялгаагүй ботхой тоо авна. Тэмдэгт мөр аавна. Гэвч хэвлээд харахаар 4G хаалтан дотор өгдөл нь гардгаараа tuple-с ялгаатай юм аа. Тэгэхээр жигсаалт бол 4G хаалтан дотор өгдлийг бичиж доторх утгыг өөрчлөх боломжтой байдаг бол tuple нь бөөрнгийн хаалтан дотор таслаа тусгаарлаж бичээд өгдлийг өөрчлөх боломжгүй тэр өгдлийн төрлийг tuple гэж нэрлэнэ. За Python-ы түгээмэл дарааллын төрлүүдийн нэгийг tuple гэж хэлнэ. За бид нэр
Tuple нь бичигдэх хэлбэрээр хоёр янзын ядгаатай хэлбэр үүсэх боломжтой. Нэг нь багшийн төрөний хэлсэнчлэн Borg яалтан дотор бичих боломжтой. Нөгөөх нь шууд таслаар тусгаарлаад өгөгдлийн бүхэл бол бүхэл, ботхой бол ботхойг нь бичих боломжтой. За бүр ботхойгийнх нь өмнө ямар нэгэн одоо 0.5 байвал тгийн тавихгүйгээр 0.25 байвал тгийн тавих 1025 байвал тгийн тавихгүйгээр шууд бичих боломжтой. Энийг бол tuple өгөгдлийн төрөл гэж хэлнэ. За дарааллын элемент бүр дугаар буюу өөрийнх нь байрлалыг илтгэх индекс байдаг. За сая багш нь харилцаад найт ажиллаа шугаалаа. За ингээд тухайн тэр индекс буюу байрлалыг бол өмнө бид нэр ярьсан. Яагаад энийг ярьсан гэж хэлж байгаа юм бэ гэхээр энэ дарааллын дөрвөн төрөл буюу tuple, set, dictionary за тэгээд list гэсэн дөрвөн төрөл маань дөрвөлээ massive төрлийн буюу одоо massive төрлийн индекстэй элементүүдээр massive төрлийн учраас одоо доторх элементүүд нь индексээр дугаарлагддаг. За ийм учраас энэ tuple маань бас индексийн утгатай. Энэ дээр бас нөгөө түрүүний өмнөх хичээл дээр ярьсан шиг slicing буюу застах үйл ажиллагаа бүгд хийгднэ гэсэн үг. Slicing дээр ярьсан тийм үү? Дугааруудаа өгөө тэр хооронд нь татаж авдаг гэдгийг багш нь өмнөх хичээлээр тайлбарлсан. За tuple дээр багшийн өмнө тайлбарлсан шиг бүх төрлийн нийлмэл төрлүүд орох боломжтой. Int, float, string буюу одоо бүхэл тоо, бутгай тоо, тэмдэгт мөрийн бүх төрлийн өгөгдлүүдээс тогтох боломжтой. За харин tuple доторх элементийг бид нэр өөрчлөх шаардлага гарвал тухайн элементийг бид нэр төрөл бүрийн аргаар өөрчлөх боломжтой. За жишээлбэл одоо дараах байдлаар өөрчилж болдог. Одоо багш нь дараагийн слайдуудаар ярья. За ерөнхийдөө бол tuple-ийн элементэд хандах энэ range функцийн дагуу бол төрөл бүрийн аргачлалыг бол хийж болно. Одоо жишээлбэл түрүүний энэ tuple дутуу байлаа гэж бодоход энэ чинь маань өөрөө эерэг индексийн хувьд бол UB гэдэг нь 1 тэг UB гэдэг бол тэгээс эхлэв шүү. Эерэг индекс бол тэгээс эхэлнэ. За 5 нь 1, 2 5.7 нь 2, 2025 нь 3, 14 дараагийн 15 гэдэг. Энийг бол энгийн эерэг индекс гэж хэлж байгаа. За харин хойноосоо бол хасах нэгээс эхлээд дугаарлагдана. Тэгэхээр хамгийн уртлынх нь хасах 6, хасах 5, хасах 4, хасах 3, хасах 2, хасах 1 гэдэг. За энийг бол негатив индекс гэж нэрлэнэ. За тэгвэл энэ индекстэй хандтаа яг өмнөх утганд хандж байгаа юм шиг ижлэх утгаар хандна. Одоо жишээлбэл жагсаалт дээр яаж ажилтгахтай ижлэхэн хандна. Гэхдээ ер нь бол жагсаалт юусэн, дикшнэрч юусэн бүгд дөрвөлжин хаалтан дотор индексийн хүрээг бичиж өгдөг байгаа тийм үү? За жишээлбэл 0-оос эхлээд 5 хүртэл элементийг хэвлэрээ гэвэл 0 гээд тодорхойлох хэсэг 5 гээд ард нь алхам нь 1 алхам тагаар хэвлэрээ гэвэл утга нь ингээд гарчна. За 5 дахь элемент бол гарахгүй тийм үү? А 6 гэж биччихээж 5 дахь элемент хэвлэгдэх боломжтой. За тэгвэл 0-оос эхлээд 2 алхамтайгаар хэвлэрээ гэвэл UB 5.7 10 гэж утга гарах нь байна. Нэгээс ахуулаад 6 хүртэл 2 алхамтайгаар хэвлэрээ гэвэл 5 2025 10 гэсэн утгууд гарнаа. За сөрөг индексийн хувьд яг ялгаагүй үйлдэлүүд бол хийгдэх боломжтой. Хасах 6-аас хасах 1, хасах 3 алхамаар хэвлэрээ гэвэл дараах утга гарч ийн. За энэ дээр бол утгагүй гараад байна. За одоо жишээлбэл энийг за 2-оор хэвлэе. 2-оор хэвлэх юм байна. За буурж байгаа утгыг бол хасгаар хэвлэхгүй юм байна шүү. За 3 гэсэн утгаар хэвлэе гэвэл за ингэж хэвлэнэ гэсэн үг. За ингээд дараагийн слайд руу шилжээ.
За бид нэр хоосон төвлийг үүсгэхдээ төвлөгийн нэрийг хувьсгчийн нэрийг бичээд ард нь өөрөнгийн хаалт нэгэд хагаад биччихнэ. Ингэснээр бол хоосон төвлийг үүсгэх боломжтой. Жишээлбэл лол гэдэг энэ хувьсгч маань төвлөө хувьсгч боллоо. Энийгээ би хоосон хэлбэрээр зарласан. Empty буюу хоосон хэлбэрээр лолоо хэвлэхээр хоосон байна гэсэн үр дүн гарна. За хэрвээ нэг элементтэй утга зарлахаар болвол нэг элементтэй зарлчаад ард нь таслал 50 заавалчгүй. За тэгэхгүй бол алдаа заанаа. За ингээд таслаа авчлаа. Ингээд энэ маань лол гэдэг нь зүгээр нэг гэсэн тоо хувьсгч болж таарж байна. Харин ард нь таслал тавьж бичснээр энэ хүү tuple маань tuple утга болж хувирж байгаа гэдгийг та бүхэн анзаараарай. Ялгаа бол байна тийм үү? За дараагийн өн дээр tuple-ийг бид нэр за энийг бол үзсэн хэдүүлээ өргөжлүүлье. За эргэж хөрөг индексээ үзсэн байгаа. За tuple-ийн утгыг шинжлэх буюу өөрчлөхийн тулд бид нэр шууд өөрчилж болохгүй учраас тухайн tuple-ийг жагсаалт болгож хөрвүүлээд жагсаалтан дээрх утгаа өөрчлөөд буцаагаад tuple болгож өөрчилдөг. За энэ хүү кодчлалын хэлбэрийг багш та бүгд бич үзүүлье. За game гэсэн tuple way. За дотор нь дараах утгуудтай 8, 9, 12 гэсэн утгатай. За тэгэхээр энийг өөрчилж шууд болохгүй учраас одоо ямар нэгэн жагсаалт болгож хөрвүүлнэ. She гэсэн хувьсгчид бид нэр list функцаар game гэсэн tuple хөрвүүлээ. За хөрвүүлж болж чинь тийм үү ажиллаж чинь. За ингээд list функцаар game гэсэн tuple-ийг жагсаалт болгоо хөрвүүлсэн. Одоо she функцийнхаа 0 дугаар индекстэй элементийн утгад бид нэр 2025 гэсэн утгыг оноож өгье. За энийг буцаагаад одоо бид нар оноож өгсөн учраас тухайн утгаа tuple болгож хөрвүүлэх ёстой байгаа. Game гээд тэнцүү. Тийм үү. За хэдүүлээ буцаад байдруугаараа харъя. Tuple функцаар хөрвөөний энэ she гэсэн жагсаалтыг game руу tuple болгож хөрвүүлээд тэгээд game хэвлэе. За ингээ хэвлэхээр утга нь 8 гэсэн утга нь солигдсон хэвлэгдэж байна. За 8 солигдохоос өмнөх утгыг хэдүүлээ хэвлэж үзье. За 8 солигдохоос өмнө утга нь одоо тийм 8, 9, 12-ын tuple утга байсан бол жагсаалт болгож хөрвүүлсний дараагаар 2025, 9, 12 гэж ихний тгийн текст утга солигдсон байна. За жагсаалт болгож хөрвүүлсний дараагаар одоо she-ийн жагсаалт хэдүүлээ бас давхар хэвлэж үзье. За энэ дээр бол ялгаа нь харагдана. Одоо ингээд бид нар tuple утгыг өөрчилж болохгүй учраас эхлээд үндсэндээ анхны өгөгдсөн tuple утгаа хэвлэж байгаа. Дараа нь жагсаалт болгож хөрвүүлснээ энэ дээр харуулж байна. Жагсаалт болгож хөрвүүлчээд тухайн жагсаалтаа тийм үү утгыг өөрчлөснийг дахиж багш нь харуулж хэвж үзүүлье. За ингээд одоо энэ дээр харагдаж байна тийм үү. Эхнийх нь бол үндсэн өгөгдсөн tuple утга, дараа нь жагсаалт болгож хөрвүүлсэн байна tuple-ийг. Гэхдээ tuple-ийг жагсаалт болгож хөрвүүлэхдээ бид нэр list функцаар tuple-ийг жагсаалт болгож хөрвүүлсэн. За дараа нь бид нэр she гэсэн жагсаалтынхаа тэгдүгээр элементийг 2025 гэсэн утгаар солиод буцаагаад жагсаалтаа хэвлсэн чинь жагсаалт нь 4G алтаа хэвлэгдэж байна. Буцаагаад тухайн жагсаалтаа tuple болгож хөрвүүлсэн чинь дараах утгаар гарсан байна. За ингэж бол бид нэр tuple утгыг өөрчлөж шинжлэхдээ жагсаалт болгож хөрвүүлээд жагсаалтан дээр утгыг өөрчлөөд буцаагаад хэвлэх боломжтой. За яг энэ шиг tuple дээр төрөл бүрийн үйлдэлүүдийг гүйцэтгэх боломжтой. Элемент устгахыг гэвэл бас л tuple жагсаалт болгож хөрвүүлээд жагсаалт дотроос элементээ устгаад буцаагаад tuple болгож хөрвүүлдэг. Тэгэхээр tuple дотроос элемент өөрчлөх, устгах үйлдэлийг хийх боломжгүй. За хэдүүлээ нэг элемент устгаж харъя. Одоо жишээлбэл ангичээд одоо за эндээс ингэж устгая. Тэгэл she тгийг устгая. За ингээд энэ дээр юу өөрчлөлт хийсэн бэ гэхээр delete функцаар she жагсаалтын тэгдүгээр индекс элементийг устгасан.
анх өгөгдсөн төвбөл маань энэ дээр өгөгдсөн байж 8-9-12 гээд дараа нь жагсаалтуудаа хөрвүүлсэн байгаа маань харагдаж байна. Дараагийн мөрөн дээр эхний тэгдүгээр элемент жагсаалтаа устгацсан байж байна. Устгасны дараагаар буцаага төвбөл болгоо хөрвүүлсэн чинь тэгдүгээр элемент устсан байдлаар харагдаж байна. За ингэж бол өөрчлөлтийг бол хийх бүрэн боломжтой гэсэн үг. За төвбөл дээр өмнөх жагсаалтан дээр хийгддгээс үйлдэл бүгд ижлэхэн хийгдэнэ. Уртыг нь олдог болоо олно те одоо өмнөх хичээл дээр ярьсан шиг энэ жагсаалтын төвбөлийн уртыг ол гэвэл олж хивлэнэ. За дээрэс нь тухайн төвлийнхаа хооронд нь холбог гэвэл холбогдно. За хооронд нь үржүүлэл үржигдэнэ. За дээрэс нь тухайн төвлийн тэр элементийн дотроос нь олох боломжтой энэ үйлдэлүүдийг хийх боломжтой гэсэн үг. За төвбөл дээр хийгддэг үндсэн уртыг нь олох үйлдэлүүд маань len функцаар олно, max функцаар хамгийн их утгыг нь олно. За min функцаар хамгийн бага утгаа олно. За төвлийг жагсаалтын төвбөл болгож хөрвүүлэхийг бол төвбөл гэсэн функцаар хөрвүүлнэ. За энэ дээрээс бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Хэрвээ max функцаар төвлийн утгыг олсон бол хамгийн их утгатай тооны хувьд хамгийн их утгатай тоог нь олж хивлэнэ. Тэмдэгт мөрийн хувьд хамгийн урт тэмдэгт мөрийг олж хивлэнэ. Min функцаар хивлэх юм бол эсвэргээрээ тооны хувьд хамгийн бага утгыг хивлэнэ. Харин тэмдэгт мөрийн урд хамгийн богино тэмдэгт мөрийг олж хивлэнэ гэсэн үг. За дараагийн сэдв dictionary. Тол буюу dictionary нь Python-ы өгөгдлийн үтс буюу одоо нэг төрөл бөгөөд энэ дээр төрөл бүрийн зүйлүүдийг хийх боломжтой. За тол бол Python дотроо өгөгдлийн төрөл дотроо бас нэг төрлөөр ялгагддаг нэг тийм содон зүйл байгаа. Энэ гол ялгаа нь юу байх вэ гэхээр key буюу value гэсэн хоёр утгатай байна. Энэ маань болохоор тухайн толын түлхүүр утгын хосуудын багцыг үүсгэнэ. Key гэсэн талбар дээр бид нэр тухайн толь бичгийнхаа үндсэн түлхүүр талбарыг нэршлиг өгнө. Харин value гэсэн талбар дээр тухайн түлхүүр талбарын утгуудыг оноож өгөх боломжтой. Тэгэхээр key талбар маань тэмдэгт мөр байна. Харин value талбар маань тоо, бүхэл тоо, за бутархай тоо тэмдэгт мөр байх бүрэн боломжтой. Түлхүүр бүр давтагдахгүй байх ёстой. Нэгэсэндээ ижил утгатай түлхүүр талбар байж болохгүй. Түлхүүр нь өөрчлөгдөхгүй хэлбэрийн объект байх ёстой. За энэ дотроо тоо, бутархай тоо тэмдэгт мөр байж болно. Тэгвэл жигсаалт байж болохгүй гэсэн байна. Толь бичиг нь жигсаалт биш, жигсаалтад дугаарлагдсан олон утгыг агуулдаг бол толинд бичигт хос утгууд бол багтдаг. За толь бичигт len функцийг ашиглах юм бол толь бичгийн дотор нь байгаа value буюу тэр утгуудын элементийн тоог буцаана гэсэн үг. Dictionary буюу толь бичгийн түлхүүр нь ямар ч төрлийн байж болох бөгөөд хэвжлэн тоо эсвэл тэмдэгт мөр байж болно гэж өмнө дурдсан. Энэ бол Python-ы объект төрлийн нэг утгыг илэрхийлнэ. Толь бичгийг бид нэр бичихтэй дараах зүйлээр бичнэ. За багш та бүхэн толь бичгийг бичиж үзүүлье. Dictionary бид нэр зарлахдаа одоо жишээлбэл хичээлийн dictionary одоо юу гэдгийг. За ко гэдэг хувьсгч бол толь бичиг болж хувирах гэж байна. Ко хувьсгч ингэчих юм бол бүхэл тоо болно, ингэчих юм бол бутархай тоо болно, тийм үү? Ингэчих юм бол тэмдэгт мөр төрлийн хувьсгч болно. Тэгвэл гоё хаалт нэгэ хаага бичих юм бол энэ dictionary төрлийн өгөгдлийн объект болж хувирж байгаа гэсэн үг. За dictionary-г гоё угалзан хаалт буюу угалзан хаалтан дотор даслаад цуглуулж бичдэг. За даслын багш нар хараад даслын андуусан байж магадгүй шүү. За мөн байна. За даслаад цуглуулж бичнэ. Тэгтээ дотор нь хоёр төрөл байна. Key буюу түлхүүр талбар. За дээрэс нь энэ түлхүүр талбарт оноогдох value буюу утгын багцууд байна. Key буюу түлхүүр талбар, value буюу утгууд байна. За одоо хэдүүлээд тэгвэл эхний түлхүүр талбараа оноо. Эхний түлхүүр талбар маань одоо жишээлбэл mol гэсэн хувьсгч бай. За энэ дээр утга нь тийм үү 2025. За дараагийн түлхүүр талбар нь
Корея, Хан бас тэмдэгт мөр байж болно. Инчон. За дараагийн чухал талбар нь outlet. За утга нь за ямар ч тоо байж болно. За эсвэл шууд тэмдэгт мөр байж болно. За утган дээр нь жишээлбэл Mario outlet гэсэн утгыг оноож өгье. За сүүлийнх дээр нь жишээлбэл юу гэдгийг. За сүүлийнх нь арилгач байгаа учраас. За жижигрүүлээд. За одоо энийг бид нэр print функцаар толбичгээ, cog-сын толбичгээ хэвлэх юм бол угалзан хаалтан дотор утгууд нь хэвлэгдэнэ. Угалзан буюу гоё хаалтан дотор таслалаар тусгаарлагдсан өгөгдлүүд key болон value-ийн утгуудаар тусгаарлагдаж хэвлэгдэнэ. За энийг бол толбич гинэ. Тэгэхээр толбичгийг бид нэр гоё хаалтаар нээгээд гоё хаалтаар хаагаад бичдэг байх нь байна. Дотор нь key буюу түлхүүр талбар, value буюу утгын багцуудаар хооронд нь бичнэ. Энэ бол dictionary. Tuple бол бөөргийн хаалт нээгээд дотор нь таслаар өгөгдүүдийн тусгаарч бичдэг. Жигсаалт бол дөрвөлжийн хаалтан дотор өгөгдүүдийн таслаар тусгаарлаж бичнэ гэсэн. За ингэж бичснээ дараагаар бид нэр толбичгт буюу dictionary-д элементүүдийн хооронд дарааллын тухай ямар нэгэн ойлголт байдгүй, элементүүд нь нэмэх замбраагүй тогтсон байдаг. Тэгэхээр бид нэр толбичгийг Excel-ийн аль утгатай зөвөрлж ойлгох вэ гэвэл түр байж байгаа юм шиг. Тэгэхээр толбичгийг Excel-ийн ямар утгатай зөвөрлөх вэ гэж багш нь түрүү ярьсан. За Excel-ийн дараах мөрөвдөлтөд зөвөрлж болно. За өмнө нь бол бидний үзсэн tuple list бүгд бол Excel-ийн нэг мөр утга байдаг байсан бол одоо толбичиг дээр Excel 2 мөр утгыг илэрхийлж байгаа. Гэхдээ эхний мөр нь одоо key гэсэн үг, хоёр дахь мөр нь value буюу утгууд гэсэн үг. Тэгэхээр одоо түрүүний энэ жишээн дээр одоо жишээлбэл юу гэсэн байна? Name John, код нь 6734 гэж байна. Тэгвэл энэ эхний A баг нь маань name, дараагийн энэ B баг нь маань код гэсэн үг. Тэгэхээр name талбарын эхний утга нь юу байлаа? John байсан те. John чинь ингэж бичиж байна. За ялгаагүй бахуу жишээ биш. За John-ыг бол ингэж ütсэн байна. За код нь 6734. За энэ бол одоо жишээлбэл dictionary болж хувирна. Тэгэхээр dictionary гэдэг маань Excel-ийн 2 багнаас тогтсон мэдээллийн өгөгдлийг хэлнэ гэсэн. Тэгэхээр нэгсэндээ бид нэр шууд утгаараа амьдрал дээр толбичиг үүсгэх боломжтой. Яаж толбичиг үүсгэх боломжтой вэ гэхээр одоо энэ дээр нь юу гэдгийг англиар те Apple гээ өгөх юм бол энэ бол одоо монголоор алим юм аа. Ингэж үүсгэх бүрэн боломжтой гэсэн үг. Энийг ч гэсэн кодчлалын дээр бид бичих боломжтой. Одоо жишээлбэл Cog-ийн эхнийх нь Apple бол энэ нь алим юм аа. Ингээд бид нэр толбичгийг өөрсдөө гэстэй харамчлалээр үүсгэх бүрэн боломжтой гэсэн үг. За дараагийн слайд руу шилжээ. За толбичгийг харагдах хэлбэрийн ойлгомжтой болохын тулд мөр унгааж бичих боломжтой. Түрүүний бичсэн жишээн дээрээс одоо жишээлбэл харъя. Энэ маань хүнд ойлгомжгүй байвал Cog-сын толбичгээ мөр унгаагаад ингээд хийх боломжтой. За ингэж хийснээр хэрэглэгчид хараад толбичиг чинь ийм байдаг юм байна гэж утгуудаар нь бүрэн ойлгох боломжтой. Тэгэхээр дээрэс нь та бүхэн маань толбичгийг сайн ойлгочих юм бол ер нь бол веб төрлийн веб хөгжүүлэлтийн програм хангамжин дээр JavaScript хэлэн дээр код бичихээр бол кодыг яг толбичийн дагуу ингэж бичдэг шүү. Тэгэхээр дараагийн тэр веб хөгжүүлэлтэн дээр та өөрсдөө мэдлэгээ хөгжүүлэх сонирхолтой бол толбичгийг
ингэж бичдэгэ гэсэн үг. Тэгэхээр веб хөгжүүлэлтэн дээр тод бичгийн утгыг ашиглаж төрөл бүрийн утгуудыг оноож өгж өгөгдлүүдийг өөрчлөх бүрэн боломжтой байдаг. Та дараагийн жишээ рүү үзье. За тод бичиг дотроос ямар нэгэн утга авъя гэвэл тод бичгийн утгуудыг шууд тод бичгийн нэрийг зааж өгөөд дөрвөлжийн хаалтан дотор түлхүүр талбарыг заагаад өгч болно. За жишээлбэл cat гэдэг. За энэ хүчнэн дээр cat талбарыг заасан чинь cat талбарынх нь түлхүүр талбар нь key талбар нь cat гэж заачих юм бол value утга нь буюу chat гэсэн утга нь энд хэвлэгдсэн байж байна. За дараа нь Suzy гэсэн утгыг phone numbers тод бичгэн дээрээс хэвлсэн чинь key утгаар ашиглаад хэвлэгээ командыг өгсөн чинь Suzy-гийн доторх value утга буюу энэ утасны дугаар нь хэвлэгдсэн байна. Тод бичгийг port давталтаар давтаж хэвлэх боломжтой. Төрөл бүрийн үйлдэлүүдийг хийх боломжтой. Тэгвэл port давталтаар давтъя гэвэл port давталтыг хийхдээ жишээлбэл энэ дээр бол жишээ заасан байна. Dictionary гэсэн тод бичгийн доторх элементүүдийг port давталтаар давтахдаа key гэсэн дэлгүүрийг ашиглаад энэ бол port давталтын хувьсагч, дараа нь in гэсэн оператор дэлгүүрээ тавиад дараа нь dictionary гээд cig keys функцаар давтна. За ингэж давтахдаа хэвлэлтэн дотроо key утга оруулж ирээд тийм үү? Сум заагаад dictionary гээд дөрвөлжийн хаалтан дотор key гэсэн чинь key нь энэ байна, value утга нь тэр байна гэсэн утгыг бол хэвлэж өгсөн байна. За өмнө нь бол багш нөгөө tuple-ийг бол port давталтаар та бүхэнд хэвлэж өгнө гэснээр ярьж байсныгаа мартсан байж байна. Port давталтаар бол ингэж хэвлэж чинь тийм үү? X-ийн биш. За тодорхойлт цэгээ авлаа. Print X. За ингээд port давталтаар тухайн чагсаалтыг бол ингэж хэвлэдэг. За яг энэ шиг утгаар одоо бид нэр port давталтаар tuple-ийг бол одоо ингэж хэвлэх боломжтой. Яг ялгаагүй хэвлэж чинь тийм үү? За тэгэхээр tuple болон чагсаалтыг port давталтаар бол ингэж хэвлэж болно. Харин dictionary-г сая хэвлэхдээ яана гэлээ? Dictionary хэвлэхдээ энэ дээр нь dictionary cig keys функц энийг тодорхойлж өгөөд за ингээ хэвлээд үзье. За алдаа зааж чинь тийм үү? За тэгвэл одоо хэдүүлээ. Энэ дээр нь dictionary за чиг хараад. За зүг байна. За одоо ажиллах нь. Заавал key гэж авах юм байна та. За энэ бол голын нэгтэр дураас бол ядгаагүй баймаарэ. За алдаа зааж чинь. Жишээ нь юу вэ? Dictionary cig keys. Keys. Keys гэж үсэх юм байна. Ялгаагүй байна да. За хэдүүлээ өөрчлөе. Одоо болохгүй л одоо орхид ажилтдаг жишээ байсан да. За өөрчлөлт. За ерөнхийдөө бол port талаар ингэж хэвлэх боломжтой. Тэгэхээр port чиглэлийг бол ашиглан dictionary-г бол хэвлэх бүрэн боломжтой. Сая бол алдаа заагаад хэвлэгдсэнгөө. За dictionary-ийн хувьд бол төрөл бүрийн зүйлүүд ашиглагддаг. Том жижиг үсгийг бол Python параметрын хэлэн дээр бол ялгадаг учраас та бүхэн маань доторх утгаа хэвлэе гэвэл том жижиг үсгээ ялгаж салгаж бичээрэй. Томоор бичсэн бол томоор тухайн утганд нь хандахгүй бол жижигээр бичих юм бол тухайн утга хэвлэгдэж гарахгүй. За тол бичгийн утгуудыг авъя гэвэл get функцаар хандаж утгыг авах боломжтой. Дараах жишээнд first dict гэсэн тол бичиг дотор
3 key талбартай. За энэхүү 3 key талбар нь 3 value талбартай байх нь байна. За тэгээ x гэсэн хувьсгчид force dict-ийн тол бичгийн брэнд утгыг get функцаар авсан байна. Аваад x утгаа хийвсэн чинь iPhone гэсэн утга гарч ирсэн байна. Брэнд гэдэг маань түлхүүр талбар, iPhone гэдэг маань value талбар нь тийм үү? За ингэж бол утгыг хийх боломжтой. Харин эсрэгээр түрүүн бол key утгыг хийвсэн бол одоо бид нэр value буюу доторх утгыг хэвлэе гэвэл key харгалзах утгыг хэвлэе гэвэл force dict-тэй 4-ийн алтан дотор шууд модель гэдэг утгыг зааж өгөөд тийм үү? Тэнгүүтээ тухайн утгыг өөрчлөхтэй болохоор тэнцүүгээд 10x гэдэг утгыг оноож өгөөд хэвлсэн чинь модель 4 iPhone-ын модель 4 байсан чинь 10x бол солигдсон байна. За энэ бол одоо параметрын бас нэг утга одоо төрлийг авдаг юм боломжуудыг харуулсан жишээ байна. За зүгээр ерөөсөө хэвлээд үзье хэдүүлээ одоо. Түрүүн бол хэвлэгдээгүй. Энэ дээр бол энгийнээр for дотолтой бол ашиглаад хэвлсэн жишээ байж байна. Шууд dictionary-гээд ингээд багш нь сая ингэсэн юм байна шүү дээ. Андуурагдсан чи энэ дээр cock гэх байсан юм байна шүү. За ингээд нэг жишээг хат. Түр ажиллахгүйсэн жишээ рүү гооч. Тийм байна шүү дээ. Тэгээд алдаад болохгүйсэн юм байна те. Одоо энийг авах. За тийм байна. Co гэж өгөөгүй учраас dictionary-г for давталтаар хэвж болохгүйсэн байна. Энэ дундх энэ сум бол нэх ялгаагүй дээ. Ингээ хэвсэн ч болно. За тэгвэл dictionary-ийн зөвхөн key утгуудыг хэвлэе гэвэл тэ keys гэхгүйгээр шууд ингээд хэвлэх боломжтой юм байна. За энэ key гэдэг нь заавал key байх шаардлагагүй x байсан ч болно. Ингээ хэвлэх боломжтой. Харин value утгыг хэвлэе гэвэл дотроо түрүү өөрчилсөн байсан co-гээд ингээд 4-ийн алтан дотор value утгаа бичээд өгсөн байсан x утгаа. Тэнгүүд зөвхөн value буюу арын алим инчор Maria outlet гэсэн утгууд хэвлэгдэнэ. Харин энэ дээр байгаа Apple Korea outlet гэдэг утгыг key утгаар нь хэвлэе гэвэл ингэж бичнэ гэсэн үг. За ялгааг нь та бүхэн хараад аваарай. Ялгаа нь зөвхөн тэр арын хэвлэж байгаа co гэдэг co утганы хойно араас зүгээр x утгаа хэвсэн байж гэн key утгаа хэвлэе гэвэл харин доторх value утгыг хэвлэе гэвэл co гэдэг x-ийн заагаад өгсөн байна. Бас нэг сонирхолтой мэдээлэл хэлье гэвэл багш нь хичээлтэй хэдийгээр хамаарлаггүй ч гэсэн Солонгос улсын Сөүл хот байдаг Азийн топ шилдэг outlet-ээр жил болгон шалгардаг энэ Maria outlet гэдэг дэлгүүр бол байдаг. Энэ бол одоо төрөл бүрийн брэндүүдийн задгаа амьдралыг 365 хоногийн турш үзүүлдэг юм том дэлгүүр байгаамаа. За айл ийшээ хандсан байгаа. За dictionary утгыг шинжилж өөрчлөе гэвэл ерөөсөө шууд дээр нь өөрчлөх бүрэн боломжтой. Ямар нэгэн өөрчлөлтийг хийхгүйгээр за одоо хэдүүлээ харъя. За түрүүний энэ co-гийн утгыг өөрчлөе тийм үү? За энэнийхээ одоо өөрчлөе гэвэл шууд 4-ийн алтан дотор утгуудаа бичээд өөрчлөх боломжтой. За одоо co гээд 4-ийн алтан дотор хэдүүлээ. За эхний тэр Apple-ийг солио. Apple гээд тэнцүү энд нь $1 2 цент гэдэг утгыг оноож өгье. За тэгээ хэвлэе. Брэнд. За ингээд тэр Apple гэсэн dictionary-гийн энэ алим гэсэн утга нь солигдсон байна. За энэ алим солигдсон хэсгийг хэдүүлээ өөрчлөхөөс өмнө хэвлэе. За өөрчлөхөөс өмнө хэвлсэн чинь өөрчлөхөөс өмнө бол алим нь энэ байж гэн. Apple-ийн алим гэсэн утга нь value буюу утга нь. За дараа 1.2 болгоод өөрчлөхөөр ингэж харагдаж байна. За энэ дээр бол параметр хийж байгаа хүснээрээ өөрчлөлт хийх боломжтой. Энэ бол одоо яг анхны төлөв буюу одоо тий first одоо тий. За эхнийх нь тийм үү. За дараа нь энэ дээр нөгөө өөрчлөлт хийснээс хойш хийснээс хойш утга нь бол ингэж хэвлэгдэнэ гэдэг ингээд бичих юм бол first
буюу эхний үед нь аль нь энэ байсан байна. Дараа нь утгыг өөрчлөөд ийм болсон байна. За гих жишээний утгуудыг хүснээрээ өөрчлөх боломжтой. За одоо жишээлбэл багш нь тэн дээр outlet-ийг бол солиё. Outlet-ийн утга дээр шинэ утга өгье. За Lotte Premium Outlet. За тэгээд одоо буцаагаад edit 2 гээд хэвлэх юм бол тэр Maria Outlet маань солигдоод Lotte Premium Outlet болж хувирсан байна. За ингэж бол утгыг бол өөрчлөх бүрэн боломжтой. За дийснээс элемент устгахыг гэвэл delete функцийг шууд бичээд устгах бүрэн боломжтой. За хэдүүлээ устгаж үзье. За after гээд кого хэвлчин. За тэгээд delete функцаар del Apple гэсэн утгаа хэвлэе. Устгая. За тэгээд before гэж биччихье. Устгасны дараа. За устгахаас өмнө бол Apple алим гэсэн key талбартай алим гэсэн value-тай dictionary дотор нэг утга нь item нь байсан. Дараа нь энэ хүү item-ыг delete функцаар co-apple гэдэг 460 дотор бичээ устгацсан чинь устгасны дараагаар бол алим нь байхгүй болсон байна. За мөн одоо энэ устгах нь бол delete функцаар устгадаг. Харин энэ dictionary доторх өгөгдлийг цэвэрлэе буюу тэр чихээр нь хоослоё гэвэл clear функцаар хоослох боломжтой. Clear функцаа болохоор шууд тухайн dictionary-ийн утгын араас clear функцаа бичээд өгчдөг. За одоо жишээлбэл ингэж бичнэ. Co гээд цэг clear. За ингэж бичснээр co dictionary-г clear буюу одоо устгах цэвэрлэх үйлчилгээнд одоо тийм функцаар өөрчлөлт хийх гэж юм гэсэн үг. За энийхээ дараа co-го хэвлсэн чинь энэ base element-ийн item-ийн утгууд нь бүгд устдаад байхгүй болсон байна гэсэн үг. За тэгээд бид нэр dictionary дотор утгыг цэвэрлэх боломжтой байна. Clear функцаар бүгдийг эсвэл элемент бүрээр нь устгах боломжтой юм байна. За dictionary дотроо давхар dictionary-г бол агуулах боломжтой. Нэг ёсондоо юу гэсэн үг гэхээр 3 хэмжээс dictionary хийх боломжтой гэсэн үг. За энэ хүү жишээн дээр parent 1, parent 2, parent 3 буюу найз 1, найз 2, найз 3 гэсэн юм 3 dictionary нэг dictionary дотор агуулж бичсэн байна. Тэгвэл parent 1 гэдэг тэгээ parent 1 гэдэг dictionary араас тодорхой хэсгээ тавиад түлхүүр талбар тийм үү. Утгуудыг онооч гсэн байна. За жишээлбэл parent 1 дээр идэр бол 84 он төрсөн, болд бол 88 он төрсөн, гэрэл 90 он төрсөн гэд хэвлсэн чинь бүгдээрээ яг 3 dictionary хэлбэрээр хэвлэгдэж байна. За энэ 3 dictionary ингэж хэвлсний дараагаар гурвуулангийн нэгтгэхтэй my parents гэд шинээр хувьсгч үүсгээд дотор нь dictionary-ийн утгуудын бүгдийг хооронд нь бичиж өгөөд оноож өгөөд хэвлсэн чинь 3 dictionary утгууд хоорондоо нэгдээд нэг болцсон харагдаж байна гэсэн үг. Ингээд нэг өсөндөө 3 dictionary нэгтгэхэд нэг болгож бас бичиж болдог байх нэ. Энийг бол одоо dictionary нэгтгэх үйлдэл гэж бичдэг. Харин dictionary дотор dictionary бичгийг nested dictionaries гэж нэрлэнэ гэсэн үг. За dictionary дээр одоо нөгөө уртыг олох функц ашиглая гэвэл тухайн dictionary-ийн уртыг олоход тухайн dictionary-гийн зөвхөн юу нь хэвлэгдэнэ гэсэн үг одоо. Дотор байгаа value буюу утгуудын тоог буцааж хэвлэнэ. За жишээлбэл энэ дээр post dict-дээр 3 айтемтай parent, model, жил гэсэн 3 түлхүүр талбартай юм байсан бол энэний value утга нь iPhone 4 2010 гэсэн утгууд байсан. Энэний уртыг олъё гэсэн чинь 3 гэсэн утгыг буцаасан байж байна. За дараа нь элементийн жишээн дээр үзсэн чинь одоо тэмдэгт мөр болгож хөрвүүлж байгаа жишээ байж байна. Одоо жишээлбэл энэ хүү жишээн дээр dictionary нь 3 айтемтай. За энэ хүү 3 айтемт утгуудыг бүгдийг тэмдэгт мөр болгоод хөрвүүлсэн чинь
одоо нэг өсөндөө энэ 7 гэсэн тоо хүртэл тэмдэгтмөр болж хувирж байгаа нь энэ дэр харагдаж байна гэсэн үг. За ингээд дикшнерийг бол тэмдэгтмөр болгож хөрвүүлэх боломжтой юм байна. За дараагийн слайд руу шилжиж. За тэгээд дикшнери дээр төрөл бүрийн үйлдэлүүдийг бол бүрэн хийх бид нар боломжтой. Clear функцаар доторх элементүүдийг цэвэрлж устгах нь, copy функцаар дикшнерийг хуулна, from keys функцаар түлхүүр болон утгуудыг оруулж шинэ дикшнерийг үүсгэнэ. За get функцаар тухайн дикшнерийн өгдсөн утгуудыг авна. Item функцаар ашиглан түлхүүр үг болон утгыг буцааж хэвлэнэ. За keys функцаар түлхүүрүүдийг зөвхөн хэвлэнэ. Set default функцаар түлхүүр талбар заагдаагүй үед одоо дикшнерийн default тохируулгыг хийж одоо gitтэй ижлэх үйлдэлийг хийнэ. За update функцаар дикшнерийн утгыг одоо key болон value утгуудыг нэмнэ. Values функцаар дикшнерийн бүх утгуудын жагсаалтыг буцааж хэвлэнэ гэх мэтчлийн үйлдэлүүдийг хийх боломжтой. За ингээ өнөөдрийн лекцээр бид нэр Python баруунчлалын хэлийн өгөгдөл цуглуулдаг dictionary tuple гэсэн хоёр томоохон өгөгдлийн төрлийг товчоор үзлээ. Та бүхэн маань энэ мэдлэгээ сайжруулъя гэвэл лабораторийн ажлуудаа үзэж мэдлэгээ баттгаараа. За ингээ өнөөдрийн хичээлд амжилттай оролцсон та бүхэнд баярлалаа. Нэгдэг өдрөөс хэдүүлээ уулзцгаая. За багш